Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Нямдавгийн 2022 оны ажлын тайлан. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд оролцсон байдал. Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4-р хуралдаан 2022 оны 3-р сарын 11-ний өдөр танхим болон цахимаар хуралдаж 11 асуудал хэлэлцэж холбогдох тушаа шийдвэрийг гаргалаа. Энэ удаагийн хуралдаан нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш болж байгаагаараа онцлог өгөөд тус хуулийн 51-р зүйлийн 51-ийн 1-р хэсэг заасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны зөвлөлийн бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга энх болд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Нямдавг Эрдэнэ цэцэг хан эрдэнэ амар жаргал мөнх хоёр Баттүр нар сонгогдож ажиллахаар боллоо. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5-р хуралдаан 2022 оны 6-р сарын 30-ны өдөр цахим болон танхимаар хуралдаж 3 асуудал, 2022 оны 9-р сарын 30-ны өдөр 6-р хуралдаан 6 асуудал, 12-р сарын 9-ний өдөр 7-р хурлаар 8 асуудлыг авч хэлэлцдэг. 7-р хурлын гол агуулга 2022 оны ажлын гүйцэтгэл 2023 онд хийх ажлын төлөвлөгөө эх оны дүүргийн төсөв батлах байв. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах ардчилсан намын бүлгийн хуралд оролцсон байдал. 2022 оны 3-р сарын 10-ны өдөр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах ардчилсан намын бүлгийн 2-р хурал хуралдаж 12 асуудал, 6-р сарын 28-ны өдөр 3 асуудал, 9-р сарын 29-ний өдрийн хурлаар 6 асуудал, нийтдээ 21 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцох ажлын хүрээнд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулга 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн төсөл боловсруулах, иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын төсөл боловсруулах, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл, хуудас хэрэглэх журмын төсөл боловсруулах ажлын хэсгүүд 2022 оны 3-р сарын 2-ны өдөр хуралдлаа. 2022 оны 5-р сарын 2-ын 9-нд болсон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөв санхүү эдийн засгийн хорооны хуралдаанаас дүүргийн 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын зураг, төсвийн сандыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд засаг даргын хамгийн газар 1-ээс 20 дугаар хорооны засаг дарга нар хамтран боловсруулж гаргахаар боллоо. Тус ажлын хүрээнд 1-ээс 7 дугаар хорооны засаг дарга нар болон тус хорооноос сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид 2023 онд хороодод шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлын боломжит байршил, холбогдох саналаа дүүргийн засаг даргын тамгын газрын төлөөлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтест гарган өглөө. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн анх дугаар хуралдаан 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022 оны 9-р сарын 12-ны өдөр нийслэлийн засаг даргын нэрэмжит нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын спортын 4-р наадмын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж өгснөө 30 жилийн явд тохиолдуулан төрийн албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин бие болдрыг чирэгжүүлэх спортын уралдаан тэмцээн өргөнөөр хамруулж хөдөлгөөний хомслоос урьдчилсан сэргийлэх идэвхтэй дадал хэвшил олгох зорилгоор дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд 1-ээс 20 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын дарга нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжлэнүүд ширээний теннис, боулинг, дартс, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр 2022 оны 9-р сарын 9-өөс 10-ны өдрүүдэд хурдхуж аппал самбаага сорин өрсөлдөлөө. Дүүргийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан арга хэмжээнд оролцох ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас нийслэлийн архивын газартай хамтран дүүргийн нийт удирдах ажилтнуудад зориулан зохион байгуулсан архив албан хэрэг хөдлөлтийн багц сургалтанд хамрагдав. 2022 оны 3-р сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт Говьалтай аймгийн Цээл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэгийн удирдлага хамт олон зочилж төрийн үйлчлэгийн талаар туршлага судаллаа. Сүхбаатар дүүргийн засаг даргын нэрэмжит шижин явах цомын төлөөх төрийн албан хаагчдын спорт наадам 2022 тэмцээнд дартсын төрөлд амжилттай оролцлоо. Нийслэлийн засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн газрын зөрчил арилгах тухай захирамжаар төвийн 6 дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн орчин болон орц, гарцгаасан, автосамын үзэгдэх орчин, заргамтал байршил бүхий зөвшөөрөлгүй барьсан тоосгон гаражуудыг буулгаж газар чөлөөлтийн ажлыг эхлүүлээд байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 24 байршилд 551 гараж буулгах шийдвэр гарсан юм. 4-р сарын 15-ны өдөр дүүргийн 3 дугаар хороо усны гудамжуулан саруулцах орчмын нийтдээ 25 гаражийг буулгалаа.
2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн онцгой комиссийн удирдлага, гишүүд, гамшигаас урьсан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, эрсдлийг бууруулахад удирдлагын гүйцэтгэх үүрэг зохион байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд сургалтанд хамрагдлаа. 2022 оны 5 дугаар сарын 27 оны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх хашаа хайсыг хотын стандартад нийцүүлэн явган хүний зам талбайг чөлөөлөх ажлын хүрээнд 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах циркийн гадна талын төмөр хашааг буулгалаа. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбай хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого юм. 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Саророо зочд буудлын орчмын хашааг буулгав. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас хороодын засаг дарга нартай шуурхай хурал хийв. Хурлаараа цэргийн дүүцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл, шатны сургалт, хороодын засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулсан тухай тэдний оролцоо, үр дүнгийн талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. 2022 оны 10 дугаар сарын 10-наас 11 дугаар сарын 4-ний өдөр хүртэл ирээдүйгээ хамгаал авираатай анзаа аяны зохион байгууллаа. Аяны хүрээнд мансууруулах эм сэтгэс нөлөөлөх бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгч ажиллалаа. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цэргийн жинхэнэ албаны ээлжид цэрэг татлага нийслэлийн хэмжээнд эхлэж Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын төвчөө ерөнхий улс хурлын 31 дугаар сургуульд байрлаж цэрэг татлах үйл ажиллагааг зохион байгууллаа. Хорооны засаг даргын тамгын газраас зохион байгуулсан арга хэмжээнд оролцох ажлын хүрээнд 2022 оны 1 дугаар сарын 21-нд цэргийн бүртгэлийг зохион байгуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабаас хуваар гарган хороодод ажиллалаа. Ингэхдээ тухайн хороодын цэргийн бүртгэлийн явц байдалтай танилцж, мэдээллийн сангийн хэвийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч 18-наас хүрч буй залууст цэргийн үүрэгтийн өмнөхийг хүндэтгэлтэй гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр бэлэг барьлаа. Сонгогдсон хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулах, тулгамдчийн асуудлыг шийдвэрлэн ажиллах ажлын хүрээнд иргэдийг тогтмол хүлээн авч уулзаж, тулгамдчийн асуудлуудыг нь сонсож, холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлэн ажиллаж байна. 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улс ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд төлөөлөгч засаг дарга Нямдавг ногоон хөгжлийн төлөө ногоон гэрлээр хамтдаа нийгэм дүүслэх төрийн бүс байгууллагатай хамтран Монгол орны байгаль орчны хөрс, ус, агаар, орчны бохирдыг бууруулах, ургамал, оймод, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг тусалцаа үзүүлэх зорилгоор тус хорооны сэлб гол дагуу 400 ширхэг хайлаас хилэн цэцэг тарилаа. 2022 оны 9 дугаар сарын 1-ний өдөр эх орны гэрэлт ирээдүй эрдмийн хөргөөний эзэд нь болсон хүүхэд багчууд Эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч багш сургууль хүмүүжлэгчтэй уулзаж баяр хүргэлээ. 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ардын явьсгалын 101 жилийг тохиолдуулан зохиогдож буй Дээлтэй Монгол наадамд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын ажлын алба болон хорооны иргэд идэвхтэй оролцлоо. Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Нямдавгийн 2022 оны ажлын тайлан